За guys, миний яриа сонсогдож байгаа үстэй та. Сонсогдохгүй юм. Hello. Окей, сонсогдож байна гинэ. За, өнөөдрийн лекцээр хэвтүүлээ. Жохон risk reward ч гэдэг юм те. Яг арилжаан дээр эрсдлийн дүрм яаж өрөх вэ гэдэг. Лекц орно. За, тэнгууд арилжаан дээр хэвтүүлээ яалтчгүй математик бодохоос ураар болдог. За, математикийн хувьд болохоор өнөөдрийн сэдвийн 5 төрөлд хуваагдаж байна. Нэгдүгээрт хүлээлт буюу бидний одоо юм нэг арилжаанд орохдоо тухайн арилжаанаас хийх ашигын төсөөлөл буюу хүлээлт гэж байна. Хоёр дахь нь болохоор магадлалын онолын талаар, за гурав дахь нь болохоор risk reward болон арилжааны win rate ямар хөө байх шаардлагатай гэдэг талаар. За дөрөвдүгээрт нь losing streaks буюу дараалсан алдагдaltaй арилжаа. За тэгээд мөрөдөө тоглолттой мөрөдөө тоглогчдын төөрөгдөл гэсэн талаар нэгсдэг орно. За тэгээд мөнгөний удирдлагын симуляц буюу money management simulation гэж байна. Энэний талаар нэг ярилцсанаа. За ерөнхий арилжаан дээр хэдүүлээ те. Хүлээлт гэдэг байгаа буюу төсөөллийг олохдоо ийм том ашиглана. За хэрвээ та арга барилаа яг өөрийн болгоцсон шүү дээ юм те. Backtest хийгээд өөрийн гэсэн тодорхой хэмжээний win rateтэй байлаа гэж байна. Win rate гэдэг маань ялалтын магадлал байгаа те. Нэг арилжаанд ашигтай гарах магадлал. За тэрийг болохоор average win буюу нөгөө дундаж нэг арилжаанд ашигтай гардаг мөнгөнд дүн. За үүнээсээ хасах нь алтан дотор loss rate буюу алдагдaltaй арилжааны мөнгөнд дүн. Алдагдaltaй арилжааны магадлал. Мэдээж бид нэр ашигтай арилжааны магадлал буюу win rate маань 50% байлаа гэж бол loss rate маань 50% таа тийм. Win rate маань 70% байлаа гэхэд loss rate маань бид 30% болж орж ирнэ тийм. За тэгвэл loss rate-ийг үржих нь average loss буюу нэг арилжаанд дунджаар алддаг мөнгөний дүнгийн хэмжээгээд зөвлөн гэсэн. За тэгвэл хэдүүлээ 50% win rate-тэй. За тэгээ risk reward маань болохоор нэг арилжаанд нэгийг эрсдүүлээд хоёрыг ашигтай rewardтай байна гэж төсөөлөх юм бол доллар эрсдүүлэх тусанд 2 долларын ашигтай гарна гэсэн төсөл байгаа тийм. За тэнгууд хэдүүлээ энийг яг саяныхаа жишээн дээр буюу томьёон дээр тооцоолоод үзэхээр за win rate маань буюу 50% маань яг тоонд үржүүлэхийн тулд бид нэр хуваар тооцохоор 0.5 болоод ороод ирнэ гэсэн. Това 0.5-ыг үрждэг нь average win буюу дундаж арилжаа хэдүүлээ 200 долларын ашиг хийлээ гэж бол 0.5 үржих нь 200 хаалтан дотор өнөөс хасах нь. За average loss rate гэж байна. Бидний 50% ашигтай байгаа юм чинь цаана 50% алдагдах магадлал байгаа гэсэн үг шүү дээ. Ийм loss rate-ийг бол бид нэр байнгын тооцоолж авах хэрэгтэй гэсэн. Loss rate 0.5% үржүүлэх нь тухайн арилжаанд алдлаа гэж бодоход 1/2 юм чинь 200 ашиг хийж аваад бид нэр 100 алдагдлаа тийм. Тэгэхээр бидний одоо expectancy буюу хүлээлтэн дээр ер нь бол 50 доллар нэг арилжаагаар ашиг олно гэсэн төсөөлөлтэй байх хэрэгтэй гэсэн. 200 доллар гэж байгаа бол энэ бол цэвэр нэг эрсдэл болон тухайн гаргасан мөнгөний дүнгээсээ хасагдаад яг цэвэр бидний яг үндсэн expectancy ашиг маань 50 доллар дээр тооцогдож байгаа гэж бодож байна гэсэн. За тэнгууд энийг хэдүүлээ яг магадгүй нэг 100 арилжаа хийлээ гэж бодоход 5000 долларын ашиг гараад ирнэ гэсэн. Гэхдээ энэ бол ердөөсөө fixed risk reward буюу яг ингээд зөвхөн нэгийг харьцан хортой арилжаанууд маш сайн хийгээд байна. А дээрэс нь нөгөө нэг энэ дотор чинь нөгөө хитэн лотоор орсон хитэн пипэн дээр стоп лосс тавьж байгаа гэдэг. Эдгээсээ хамаарат маш өөр юм те. За тэнгууд яг энэ жишээн дээр бол яг нэг тодорхой стоп лоссын хэмжээ, яг нэг тодорхой лотны хэмжээ. Яг л нэг эрсдлээрээ л арилжаа хийгээд байх одоо юм consistency тогтмол байх тохиолдолд ийм профитыг бид авах боломжтой гэж магадлалын онолоор өгсөн шүү дээ. За тэнгууд risk reward-ийн математик гэж байгаа. You pay for what you get гэдэг нь чи хэдийг эрсдүүлнэ тэр хэмжээнийхаа л ашигыг авна л гэсэн. За profit буюу те нөгөө ашигын магадлал маань тэр их өндөр байна. А тэр хэмжээнд нэг арилжаанд алдагдах алдагдал маань том байна л гэсэн. Яагаад тэгэхээр risk reward маань нэгийг харьцан хоёртой магадгүй те.
win rate нэг 60% байлаа гэж бодоход 60%-аас чинь биднэрт цаана алдах боломжтой 40% байгаа те. Тэгвэл алдах боломжтой 40% нь дараалал таарах юм бол нэлээд том алдагт хүлээгдэнэ л гэсэн. Тэгэхээр risk reward өндөр багтсан бидний win rate бага байдаг. Risk reward бага багтсан бидний win rate өндөр байдаг. Яг ерөөсөө харилцан эсрэг хамгаалалтай байдаг гэсэн. За тэнгууд нөгөө дараалсан алдагт яригадаад эхлэв. Дараалсан алдагтлын талаар хэлбэл тооцоолох хэрэгтэй байна. Дараалсан алдагт бол бид нарт байнгын орж ирнэ. Хизээч ингэстэй цутах боломжгүй. Арилжааны үед бол би өнөөдөр нэг өдөр алдаа гаргаатай буруу арилжаанд орчлоо. Маргааш магадгүй дахиад алдаа гаргаад байсаа буруу тодорхойлоод хоёр дахь буруу арилжаанд орчлоо. Гурав дахь өдөр магадгүй те зах зээл дээр гинт огцом хүчтэй мэдээ гарч ирээд төлөвлөснөөс эсрэг чиглэлийн дагуу алдагдлаа гарчлаа. Дөрөвт өдөр үнэхээр тийм сетап нь ажилдаггүй өдөр байж тараад алдагдлаа гарчлаа. Тавт өдөр магадгүй чи дахиад нэг алдаа гаргаад 5 дараалсан өдөр алдагдлаа гарчлаа те. Тийм байхад бид нар ерөөсөө яаж ч чадахгүй гэсэн. Угаасаа ямар ч тийм өмнөөс юм цутах боломж байхгүй. Аль болох л сахилгафаттай байгаад алдагдлаа баг дээр байх гэж хичээнэ. Гэхдээ тийч хичээсэн ч гэсэн дараалсан алдагдлал бид нарт угаасаа тулгархаас ор гарцсан байхгүй. Бидийг амарсан санаж харах гэсэн. За тэнгууд ингээ бодглохлоор 90% win rate-тэй байсан ч гэсэн дараалал 100 удаа алдчих болно те. Яг онлын үед магадгүй багтаа болооч боломж нь 0 биш гэж байна. Боломж нь тэг биш. Бид нар 90% win rate-тэй байсан ч гэсэн дараалал 100 удаа алдаж болно. За тэгвэл энийг хэрхэн яаж calculate хийгээд байгаа вэ гэхээр тэгэл одоо энэ дээр тооцоо гаргана. Risk reward-ийн хувьд бол ийм байна. Тэгэл losing streak буюу дараалсан алдагдлыг тооцоолох ийм тооцоол байдаг. За тэнгууд хэдүүлээ $1000 данстай байлаа гэж шүү дээ. За тэнгууд дараалаад хэд алдчих данс шидэх вэ гэдэг энэ калькуляторыг гаргаж ирж байгаа гэсэн. Бидний win rate буюу ялалтын магадлал маань ашигтай гарах магадлал маань 30% байхад бид нар дараалаад 19 удаа алдахад энэ $1000 шиднэ гэсэн. Яг тогтмол эрсдэл бариад байна. Дараалсан 19 алдагдлыг бид нарт тулгарх магадлалтай $1000 дээр. За 35% win rate байхад магадлалаараа дараалсан 16 алдагдлыг бид нарт тулгарх бас боломжтой. Ингэж явсаар хагаад бид нар бүр 99% win rate байсан ч гэсэн дараалсан 2 алдагдлыг бид нарт тулгарх стил бас боломж байсаар байгаа гэсэн үг. За одоо тунгууд яг энэ ашигын энэ win rate percentage-ууд байгаа шүү дээ. Яг энэ win rate percentage-уудыг хэдүүлээ график дээр шилжүүлээд харах юм бол энэ dot win percentage-ээр ингээд ороод ирнэ. Бидний ашигтай гарах арилжааны магадлал маань 20% байгаа тохиолдол гэсэн. За энэ зүүн тал дээр win loss ratio буюу нөгөө risk reward. Нэгийг хэрцэн нэгтэй арилжаа, нэг хэрцэн 2-той, нэг хэрцэн 3-той, нэг хэрцэн 4-той, 5 гэдэг нь 6 гэж байна. Ятгууд энэ дундлагын зураас болохоор break even line гэж байгаа. Энэ дундлагын break even line-аас доош unprofitable буюу бид нар урт хугацаанд ямар ч ашиггүй байна. Эндээс дэшиг profitable буюу урт хугацаанд ашигтай байна гэсэн графикийг бид нар харуулж байгаа. За бид нар 20% win rate-тэй байгаадтай арилжааны risk reward маань нэг хэрцэн 1 ба түүнээс дээш магадгүй те max нь нэг хэрцэн 4-тэй байх үед урт хугацаанд ягд ч ашиг хийж чадахгүй. Ядаж нэг хэрцэн 5 ба түүнээс дээш risk rewardтай байж 20% win rate-ээр урт хугацаанд ашигтай гарч чадна гэсэн. Явсаргаан байгаад break even line буюу break even гэдэг чинь нэг ашигчгүй алдагдчихгүй явсаргаан байгаад дундаа ингээ байран дээр байгаад үгүй хэлж байгаа шүү дээ. Тэгвэл 20% win rate-тэй байгаа тохиолдолд та нэг хэрсэн 4-тэй арилжаа гэдэг break even дээр байгаад байна л гэсэн. За 30% win rate-тэй байхад харьцангуй гайгүй. Нэг хэрсэн 2.5 мартаа байхад break even дээр байна. 30% win rate-тэй бол та нэг хэрсэн 3 ба түүнээс дээш арилжаанууд ихэд ерөнхий ашигтаа орчноо урт хугацаанд багч гэсэн ашигтай байна гэж хэлж болно. За 40% байх тусам гэдэг. Ингээд та анзаараад харах юм бол win rate нь бага байх тусам биднэрт өндөр риск рeward шаардлагатай болж байгаа ашигтай гарахын тулд. Win rate нь өндөр байх тусам биднэрт бага риск reward шаардлагатай байгаа. Тэгэхээр мэдээж 80% win rateтэй нэг хэрцэн 6-тай арилжаанд гэдэг юм бол супер ашигтай байна л гэсэн. Үнэхээр бидний үндсэн арилжаа те 80% win rateтэй нэг хэрцэн 6-тай байх юм бол энэ хэсэг дээр маш хэмжээний мөнгө байгаа гэсэн. Гэтэ 10 арилжаанаас 8-д нь дараалал бид нэг хэрсэн 6-тай арилжаа хийнэ гэдэг бол угаасаа маш хэцүү бараг боломжгүй те. Яг нэг магадлалын онолоор бодоход энэ нөгөө дараалсан losing streak чинь таарах магадлал нь ихсээд эхэлдэг гэсэн. 80% тахад бид дараалал 4 удаа losing streak таарах боломжтой шүү дээ. Нэг хэрсэн 6-тай арилжаанууд хийгээд хахад дараалал 4 болтод магадгүй
тэр эрсдлийн хэмжээндээ дансчдах ч гэдэг юм. Ерөнхий энэ бол баг боломжгүй зүйл гэсэн. Хамгийн боломжтой ер нь дундаж миний санал болгох нь болохоор танд ядаж 50% ба түүнээс дээш win rate хамгийн багадаа нэг хэрцэн 2-той risk reward-тай байхад энэ phase дээр бид нэр яаж ч удаан харилцсан урт хугацаанд profitable буюу ашигтай гарах боломжтой болж байгаа гэсэн. Таад ерөнхий ингээд арилжаанд лайв арилжаа хийгээд эхэлсэн хүмүүс маань ерөөсөө нэрсдлийг яг энэ хэмжээний калькуляц хийж тоолж үзээгүй байгаа хэрэг. Яг ингэж тооцоолж үзээрэй. Тэгэхээр миний win rate хиттэй байна вэ гэд сүүлийн хийсэн арилжаанууд дундахаа журналаас ашиг юм гаргаж ирээд win rate гаргачих болно. Win rate гаргаж ирэнгуудаа ардаас нь за тэгвэл миний ашигтай гарах магадлал 60% байгаа юм чинь энэ дундаж risk reward хэд байх боломжтой юм бэ гэж харах юм бол 60% дээр хамгийн багадаа би 1.5 тай арилжаанууд хийгээд хаад хугацаанд ашигтай гарах нь үүнээс илүү шуналтаж болохгүй юм байна. Энэ бол миний best сонголт. Дээшлэх тусам энэ 60% чинь буураад байна. Үсэг юм харилцан эсрэг хамааралтай гэсэн. Win rate маань ихсэх тусам risk reward маань багасаад байна. Win rate risk reward-ыг аль аль нэг нь ихтер байлгах угаасаа бараг боломжгүй зүйл гэсэн. Хэлбэлтэй бид хизээч үнэхээр дарааллаад ийм арилжаа барих боломжтой. Энэ доороос магадгүй төлөө байтцсан байлаа гэж бодъё. Энэ доороос stop loss энэ 7 доор тэ. Тэгээд дэше нэг хэрцэн 6 гэдэг чинь за 6 гэдэг чинь ийм арилжаанууд гэсэн үг шүү дээ. Өдөр болгоны нэг хэрцэн 6-тай ийм арилжаан бид нар хийж чадахгүй болчих чадахгүй тэ. Ялцчихвал алдаад байна. Магадгүй энэчнээс үйлсээ арилжаандаа хоёр дахь арилжаа энэ битрээс мэт үнэхээр барьж чадлаа гэж бодох юм бол магадгүй энэчнээс хоёр дахь арилжаа. Тэгээд энийг дахиад нэг хэрцэн 6 гэж хүлээхэд одоо болтол типийг аваагүй ч гэдэг юм маш удаан хугацаанд үргэлжлэх арилжаанууд байна. Тэгээд дээрэс нь бараг л боломжгүй. Энэ хугацаанд бид нарт энэ хэмжээний онцлогоодоос орж ирэх магадлалыг тооцоолох хэрэгтэй болсон. Тэгэхээр эрсдлийн дүрмийн хувьд бол бид нэр яалтчгүй их өндөр риск рeward ашигтай гарна гэхээсээ илүү өөрсдийнхөө ашигын магадлалыг тооцоолоод тэн дээрээсээ үндэслэн газар дээр буухаар эрсдлийн дүрмтэй байх шаардлагатай гэсэн. За тэгвэл манайхан ихэнх нь одоо яагаад ингэ дараалаад гоё ашигтай арилжаа хийя гэдэг хад алдаад байдаг вэ гэхлээр ердөөсөө өөрсдийнхөө win rate-ийг тооцоолоогүй тэгсээр энэ risk reward-а тооцоолоогүй өдөр болгон нэг өөр арилжаа хийждэг. Тэ? Өдөр болгон нэг өөр арилжаа, нэг өдөр 70% win rate-тэй байл одоо арилжаа хий гэж бодохлоор өдөр болгон өөр арга барилыг юм бол бид нарт win percentage байхгүй болчихно. Тэгснэ заримдаа нэг өдөр нэг хэрцэн нэгтэй арилжаа байл, заримдаа нэг өдөр нэг хэрцэн 3-тай арилжаа байл, заримдаа нэг өдөр нэг хэрцэн 5-тай арилжаа байл. Ингээл байгаад хам бол бидний нэг ашиг алдагтай хэмжээ чинь ямар ч калькулят хийх боломжгүй тооцоолох болоод урт хугацаанд энэ чинь уруудаад идэх. Заримдаа үнэхээр ингээд зөв ашиг хийж гарч ирж байгаа ч гэсэн заримдаа ингээд risk reward win rate-ээс хамаарат орсон дүнжиг consistent биш боо тогтмол биш байснаас болоод маш хэмжээний алдаа төлөвлөдөг. Гэхдээ ч үнэхээр ингээд өөрийнхөө эрсдлийн хэмжээгээ тооцоолоод за миний ашигтай арилжааны магадлал ерөнхийдөө за 55% байдаг юм аа. Тэгвэл би надад нэг хэрцэн магадгүй 2 ба түүнээс дээш арилжаануудыг хийчихэд ашигтай гарчих юм байна штэ гэж бодох юм бол нэг хэрцэн 2-тай арилжаан дээр арай нэг жоохон том те. Энд дээр 50% дээр яасан. Юусэн эсрэг дараалаад 10 алдчихгүй бол $1000 шидэхгүй штэ. Тэгэхээр дараалаад 10 алдахгүй байхаар эрсдлийн нэг арилжаанд эрсдүүлэх мөнгөнийхөө хувийг тооцоолно гэсэн үг байна. 2% эрсдүүлээд ашигтай гараад байж болно. Дараалал 10 алдахгүй тодорхой юм чинь тийм. Тэгэхээр аль болох бид нар win percentage нь өндөр байгаа дээр заавал 1%. Энэ бол гэхдээ 1% эрсдүүлж байгаа тохиолдол ч байсан. Заавал 1% эрсдүүлэхгүйгээр 0.5% дээр бариад 50% нэг хэрцэн 2-тэй гэж ярих юм бол энэ 10 чинь бүр дээш ихсэл юм гэсэн. Тэгвэл алдагдлыг бид нар хасахын тулд ямар ч боломж байхгүй. Харин алдагдлаа тогтмолтой урт хугацаанд ашигтай байдлаар ашиглая гэвэл ердөөсөө л энэ win rate-ийг risk reward-тай хослол сурах нь зүгээр гэсэн. Одоо би top step руу ороод тэгээ сүүлийн нэг 4 өдрийнхөө статистикийг ингээл журнал руу оруулж харж үзээ л та. Ашиг алдагдлаа. Performance stats руу.
За тэнгууд 3 арилжаанд алдаад 11 арилжаанд яасан. Энэ win rate-ийн хувьд бол 78.5% win rate-тэй байна. 78.5% win rate-тэй байхад би 75% дараалаад 5 удаа алдлаа гэж бодоход ганц шатгаар байна те. Биш дараалаад 5 алдахтай магтаал байгаад штэ losing streak дараалсан 5 алдах. Тэгвэл би дараалаад 5 алдчихгүй бол боломжийн юм чинь win rate тооцоолоод 70 ба 75% дээр миний ашигтай гарах магадлал хэд байна гэхээр 70% win rate байхад би нэг харьцаа нэгтэй харилцаанууд хийгээдсэн ч гэсэн ашигтай гарахаар байгаа. Тэгвэл бас би бол нэг амартай фонд дээр өндөр риск рeward шилээд шаардлага байхгүй. Тогтмол ашиг хийгээ яваад байгаа ч юм болохоор алдагдлаа баг дээр бариад ашигаач гэсэн баг дээр бариад ерөнхийдөө бол нэг win rate маань угаасаа өндөр гэдгийг би мэдж байгаа учраас эдгэрхий хол шуналтаж харах шаардлагагүй ч юм те. Шаардлагатай газараа partial хагаад шаардлагатай газараа ашигаа хийгээд явчихж байгаа байхгүй. За тэгээ харангууд одоо энэ чинээс миний дундаж profit factor буюу risk reward гарч ирж байгаа гэсэн. Миний дундаж risk reward нэг харьцах нь 3.3 таа байна гэсэн. 3.3-тай тэгээд 75% win rate-тэй байна гэдэг чинь 3.3 нэг харьцаатай. Ингээ харахад миний хувьд бол урт хугацааны хувьд ашигтай гарах нь баттай болцсон. Энэ үе дээр би шаардлагагүй алдагдлууд буюу тэ нэг дөрмийн бас арилжаанууд хийх юм бол угаасаа алдах тодорхой болчих учраас тийм юмыг тэ бүлээн зөвшөөрөхгүй сэтгэл зүгээ бариад явчих. Бүрэн боломж нь бүрдчихэж байгаа хэрэг. Монгол манайхаа яадаг вэ гэхээр тэ ерөөсөө ямар ч юм тооцоолол гаргаагүй ямар ч шинжилгээ хийгээгүй юу ч хийгээгүй байжээс би нэг юм дунджаар 60% win rate-тэй байгаа юм чинь янз бүрийн risk reward ашигладаг. Алдагдлаа арилжааныхаа ардаас алдагдлаа нөхөхөд энэ win rate losing streak calculator-тай энэ алдагдлын энэ математикийг хүүхд хогийн сав хийчихдэг. Юу ч байхгүй болгоо хийчихдэг. Өнөөдөр нэг алдчихдаг маргааш дахиад нэг арилжаанд орсноо өдөртөө 3 арилжаа инеж тооцоолсон бол нэг өдөр 3 арилжаал, нэг өдөр 5 арилжаал, нэг өдөр 20 арилжаа гээл, нэг өдөр 1 арилжаа гээл тэ. Тэгмээд энэ олон consistency буюу тогтмол биш үр дүнгээс чинь болоод энэ losing streak маань улам нэмэгдээд байдаг. Win percentage маань улам багасаад байдаг. Энэ дээрээ нэмээд бүр яаж алдаг вэ гэхээр манайх арга барил холиод өөр арга барилууд ашиглаад ямар ч баттест хийдэг юмнууд ашиглаад энийг бүр байхгүй болгоод цаанд ашиг хийх ямар ч боломжгүй болгоо хийчихдэг өөрсдөө. Одоо ингээ харахаар нэг хүмүүс яагаад те тогтмол риск рeward ашиглаа. Эсвэл зөвхөн нэг арга барил ашиглаа гэдэг шалтгаан чинь ердөөсөө л яг энэ арилжааны эрсдлийн математик дээр өгдөг байгаа. Дараалсан алдагдлаас бид нар зайлсхийхийн тулд тогтмол юм ашиглаад байна. Өөрөөр арга барилууд ашиглаад байгаа юм бол энэ losing streak чинь нэмэх магадлал бүрийн тоо нэмэгдээд байна л гэсэн. За одоо тэнгууд нөгөө мөрөдө тавлагчдын төөрөгдөл гэдэг хэстэй орж ирнэ. Өнгөрсөн санамсаргүй үйл явдлууд ирээдүйн тохиолдлын магадлалд нөлөөлдөг гэсэн итгэл үнэмшил гэж байна. Win rate маань 60% таа байлаа гэж бодъё. Бид нэр 60% win rate байлаа. 60% win rate байна гэдэг чинь за нэг 10 арилжаанаас 6-ад нь ашигтай гарах магадлалтай байна гэж тооцдог тийм. Тэнгууд мань хүмүүс яадаг вэ гэхээр дараалал 6 алдчихад окей 7-х нь угаасаа батараад ашигтай гарна гэж боддог гэсэн. Энэ бол төөрөгдөл. Энэ ерөөсөө ийм байхгүй. Бид нар өнөөдөр 50% win rate байсан ч гэсэн дараалал 30-40 алдсан ч болно тийм. Энэ бол магадлал нь байсаар байна. Ингэж алдах боломж байгаа л хизээч энэ 0 болохгүй. Яагаад тэгэхээр одоо бидний хийж байгаа арилжаа болгон өөрийн гэсэн бие даасан үр дүн гаргадаг гэсэн. Жишээлбэл одоо энэ рулет гэдэг тоглоом байдаг шүү дээ. Казино рулет гэдэг. Рулет гэж юм шүү дээ. Энэ шүү. Энээр одоо жишээлбэл улаан хар. За тэгээ илтэй янзын тоонууд байгаа даа. Тэрний шиг нь хоёр шиг ногоонтой те. За тэгмүүд энэ чинь ингээ бөмбөг ирж яхад улаан дээр нь би бооцоо тавилаа гэх юм бол улаан дээр тааруул надад шигтэй гарна хар дээр тааруул би алдагтай гарна гэдэг. За тэгмүүд энэ рулет дээр олон удаа дараалал нэг улаан өнгөтөр буувал дараагийнх нь удаа те удаа дараагаад хар дээр буух магадлал нь ихснэ гэсэн юм байхгүй. Тогтмол бүр нь би нөө те бит болгоно бооцоо болгоно өөрийн гэсэн бие даасан тогтмол үр дүнтэй. Жишээлбэл те
Энэ бөмбөг эргүүлээд энэ дотор ингээд за одоо магадгүй ингээд 6 шиг юм сонголт байлаа гэхэд энэ дотор эргэж байгаа бөмбөг магадгүй энэ хар дээр буусан бол дараа нь энэ дээр буухгүй дараагийн энэ дээр буух ёстой гэсэн тийм бат юм ерөөсөө биднэрт байхгүй шүү дээ. Тэгмэд арилжаан дээр ч гэсэн яг адилхан. Өнөөдөр магадгүй ингэж явж хагаад энэчнээс ханш өснөө гэд арилжаанд ороход энэ дээр өсөөгөө бол маргааш энэ хөдөлгөөн дээр одоо дүүл өчтөр өсөөгөө юм чинь өнөөдөр өсөх ёстой гэдэг логикоор бид нэр энэ чинь арилжаж болохгүй гэсэн байна. Ерөөсөө бид нэр заавал гэсэн тогтмол зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр энэ дээр бид нэр эрсдлийг маш сайн тооцож тогтмол эрсдэл гаргах шаардлагатай гэдэг нь ерөөсөө энэ дээр тогтож байгаа гэсэн. Тэ брейк юу яаж хийдэг вэ? Эрсдлээ бид нэр яаж тооцоо. Манайхан өнөөдөр за ингээд те. За бүр энгийн стратеги байлаа шүү дээ. Moving average ингээд нөгөө кросс овер ихлээр доошоо хөндлөлттэй хөдөлгөөнтэй байдаг гэдэг те. Магадгүй энэ кросс хийж буцаад дэше ингээд дэше кросс хийгээд бид нэр хасах доллартай гарчлаа те. Тэгвэл дараагийн ярилцаан дээр кросс хийсэн бол за энэ дээр өмнөхдөр алдсан юм чинь энэ дээр заавал ашигтай гарах хэрэгтэй гэсэн баталгаатай юм гэж байхгүй. Энэ кросс болгон ч хувь хувьдаа өөрсдийн гэсэн ашигтай гарах магадлал байгаа гэсэн. Жохон ойлгомжгүй байж болно те. За энийг бүр энгийнээр тайлбарлаж үзье гэвэл зоос шидэж болно гэдэг лээ. Зоос шитгэхэд тоо юу сүлд үг байгаа те. Тэгэхээр дээшээ зоос шидэд гаран дээр буулгахад тоо юм уу сүлд тарах 50% магадлал байгаа те. Зөвхөн аль нэг нь тарах 50% магадлалтай. Гэхдээ 50% магадлалтай ч гэсэн хэрвээ дээшээ шидэд энэ дээр зоос буусан бол хоёр дахь ихэ шитгэхэд 50% магадлалтай сая өмнөх дээр нь тоо буусан юм чинь дараагийнх дээр нь сүлд буунаа гэсэн баталгаа бид нар байдаггүй те. Тэрнтэй адилхан. Зоосны шийдэлт болгоно л зөвөр 50% болохоос хийж байгаа үр дүнгууд нийлээд 50% гэсэн үг ерөөсөй байхгүй те. Бидний энэ win rate-ийн хувьд нь болохоор 10 арилжаанаас заавал 5 ашигтай гарна гэдэг байгаа зүйл биш. Зөв нэг хийж байгаа арилжаамаа л ашигтай гарах 50% магадлалтай. Нэг хийж байгаа арилжаамаа л ашигтай гарах 70% магадлалтай гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд 10 арилжаанд орсон бол бид хэдэн хувь дээр нэг гэсэн байхгүй. Тэрийгээр бид нэр зөвхөн өөрсдийнхөө арилжааны ашигын магадлалаа тооцож байгаа гэсэн. Тэгэхээр ингээд бие даасан үр дүн гаргадаг гэдэг тооцоолох хэрэгтэй. Тэгвэл 1913 онд Монте Карло гэдэг казино байсан. Тухайн казиногийн рулет дээр дараалаад 26 удаа хар дээр буусан. Энэ эргэж яхад дараалаад 26 удаа хар дээр буусан. Гэтэ эн чинь таарах магадлал нь 49% байгаа шүү дээ. Үлдсэн 2% нь болохоор мань нөхрийн энэ хоёр ногоон дээр байдаг. Тэр 49% магадлал дээрээс дараалаад 26 удаа хар дээр бууж байгаа гэхэлээ энэ болохоор магадлал нь зүгээр л ердөөсөө бие даасан магадлалтай. Магадгүй энэ дээр ашигтай гарах 49% одоо тэ магадлалтай байсан ч гэсэн дараалал 26 удаа бууж болно, 30 удаа бууж болно, 100 удаа бууж болно. Тэр бид нар 30% win rate байсан ч гэсэн дараалал 30-40 ашигтай арилжаа чинь болно. 30% win rate байсан ч гэсэн дараалал 19 удаа алдах хэлбэл болно л гэсэн үг байна. Тэгэхээр эдгээр бол ерөөсөө нэг тийм тэ нийт олон арилжааны дундаас бид хэдэн заавал ашигтай гарах хэрэгтэй гэсэн юм байхгүйгээр зүгээр л арилжаа болгоно бие даасан байдгаа гэдгийг сэтгэл зүрхэндээ шингэтэл хэлбэлээ сайн ойлгоцсон байх шаардлагатай. За тэгэнгүүт ингэ бодглохоор та тэ 100 удаа дарааллаад 90% win rate-тэй тэ газар ожигдчлоо гэж бодъё. Дараалаад бидний одоо 90% ашигтай гарах магадлалтай тоглоом байлаа гэж бодъё. Рулет гэсэн үг тэ. Биднэрт доллар хийх боломжтой ашигтай гарах магадлал нь 90%-тэй байлаа гэж бодъё. Гэтэл энэ дээр би 100 удаа дарааллаад фейлдэд алдчихлаа тэ. Тэгвэл яг энэ 100 удаагийн фейлд гэж алдсны ардаас 100 нэгтгэх нь биднэрт ашигтай гарах магадлал ихсэж байгаа юм биш үү гэж бодож байгаа л үгүй. Таны 100 нэгтгэх чинь бас алдагдaltaй гарах магадлал стил байсаар байгаа. Ерөөсөө энэ дээр энэ нэг арилжаан дээр буюу нэг битэн дээр л 90% гэж байгаа болохоос 100 удаа арилжаад 90 удаад нь ялна гэсэн үг ерөөсөө биш байгаа л. Тэр хэдэл энийг бүр сэтгэл зүрхэндээ бүр тогтдол шингэтэл ойлгочих хэрэгтэй. Бид нар арилжаагаар ICT-гээр те 1000 удаа fair value дээр ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм дээрээс орно гэж бодож өсдөг. Тэдний юм магадлалтай нь гэж боддог. Дараалалаад 90% удаа алдах боломж байсаар байгаа гэсэн. Гэхдээ та даацтай ICT-ийн core контентууд бол үнэхээр аимшигтай нь угаасаа арга барилаа зөв ашиглаж байгаа тохиолдолд үнэхээр бүр 100% зөв төгс ашиглаж байгаа тохиолдолд алдах баг угаасаа баг байхгүй. Тэгэхээр бид нэг институцийн хөдөлгөөнийг дагаж орж байгаа учраас яг л энэ үнэлтийн хөдөлгөөн, яг л энэ өсөлтийн хөдөлгөөн дээр дунд нь л өөрсдөө багтааж байгаа учраас энэ дээр бол нэг тийм өөрсдийн хувь хүний алдаанаас бусдаар баргийн алдаа гарахгүй гэж үздэг. Тэгээ сэтгэл зүйн алдаа гэж байгаа даа.
За тэнгууд independence of events буюу бооцоо болгоны нөгөө нэг саяны бие даасан магадaltaй гэдэг байгаа шүү дээ. Энэний талаар бид нэр ингээд бүрсэн ойлгохыг хүсэх юм бол саяны тэр нөгөө зоос шүтгэлтэйг л хамаарна гэсэн. Бооцоо эсвэл үйл явдал. Үйл явдал бүр гэдэг нь ганцхан энэ арилжаан дээр ч амьдралын нөхцөл байдал дээр ч гэсэн. Та магадгүй өглөө босоод өглөө болгоо амжилттай явах замдаа гэрлэн төхөн дээр зогсдог байлаа гэж бодоход гэрлэн төхөөний гэрэлдээ та магадгүй тогтмол нийт цагт гардаг. Биш л бол гэрлэн төхөө улаан байх уу, ногоон байх уу, таныг очих болгон дээр улаан байх уу, ногоон байх уу гэдэг дээр нэг магадл тооцоод явах юм бол эзэж тааж чадахгүй те. Өнөөдөр энэ дээр ногоон байх магадлал нь 50%, улаан байх магадлал нь 50%, 50-50% л байгаа гэсэн. Гэхдээ өнөөдөр би ногоон гарсан бол маргааш би улаан дээр таарна гэсэн тийм баталгаа байхгүй гэсэн. Та магадгүй цагаас эрт гараад ногоон дээр дахиад таарсан ч болно. Тэ? Тэрөөсөө юм дандаа бүгд өөр юм гэсэн бие даасан хамааралтай гэдгийг бүр гойж та маш сайн ойлгоорой. Би одоо 90% рэйттэй хахад яагаад би дараалал эд алдаад байгаа юм бэ? Надад нэг арилжааныхан журналын нэг хийсэн арилжаанууд юм хараад жижиг алдаанууд гаргацсан ч гэдэг юм да. Эндээсээ болоод алдсан байна. За тэнгууд хэрвээ та 90% рэйттэй байгаа бол өмнө нь ашигтай алдагдaltaа гарсан бүх битнүүд маань таны дараагийн арилжааны үр дүнийг магадлалыг огт өөрчлөхгүй стилийн 90%-ээр байна гэсэн. Та магадгүй 100 арилжаан дээр 90 удаад нь ашигтай гарсан ч гэсэн одоо тэ 91 дээр нь алдагдaltaа гарахтай магадлал байгаа одоо ингээд магадлал нь одоо нийт 90 дээр нь ашигтай гарсан юм чинь огт алдах хэрэгтэй гэсэн юм байхгүй. Ямар ч нөлөө байхгүй. 90 хэвээрээ тогтмол байна л гэсэн. Өмнө хэдэн удаа хожигдсноос үл хамааран бооцоо бүр та трейд болгоо тус бүртээ ялах алдах магадлал тогтмол хэвээрээ л байна гэсэн. За тэгвэл энийг арилжаан дээр хэрхэн хэдүүлээ те? Огцлуулах юм бэ? Losing streak is inevitable буюу дараалсан алдагдлал бид нар цухтаа хаамж боломж байхгүй. Энийг хүлээн зөвшөөрөөд рискэ тогтмолоор л бариад юм. Риск менежмент бол бидний ганц гол key буюу төлхөр байгаа. Тэгвэл риск менежментээр бид нар юу нэмэгдэг вэ гэхээр төлөвлөгөө. Бид нар төлөвлөгөө заавалчгүй баримтлах хэрэгтэй. Өмнөх арилжаанаас үл хамааран төлөвлөгөөний дагуу арилжаанууд хийнэ. За дээрэс нэмэгдээд emotional trading буюу сэтгэл зүйн арилжаа хийхээс зайлсхий. Яагаад гэхээр өмнөх үр дүн маань магадгүй дараалал 5 алдсан байгаа бол хүн 70 тухамсартаа за 6 7 дахь маань ашигтай гарах магадaltaй гэж үргэлжлүүлээд over trade хийгээд сэтгэл зүгээрээ те за би одоо ингээ утахгүй ер нь бол ашигтай арилжаа ойртчлоо гэд хаамаагүй арилжаа хийснээс болоод данс шатдаг тохиолдол байдаг. Тэгэхээр you are not due for a win буюу та удахгүй ашигтай арилжаа хийх баталгаа огт байхгүй шүү гэдэг талаар хэлээд байгаа гэсэн. Яг магадлалыг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч өндөр win rate-тэй арилжаа байсан зайлшгүй дараалсан алдагдaltaа бид нар тулгархаа сурах хэрэгтэй байна. Тэгээд та энэ болгоныг ойлгосноор өөрийн давуу талыг таниад өөртөө итгэхэд маш тав тус болно. Тэгэхээр яг эрсдлийн дүрм риск менежментийг бид нарт юу тооцоолох вэ гэхээр дүгнэлтэн дээр арилжаа болгоо өөр ингэсэн бие даасан үр дүнтэй байна. Өвдөлтөд хүлээж алдагдлаас зайлсхийх хэрэг байхгүй. Алдагдaltaа арилжаа хийсэн бол тухайн алдагдлыг нөхөх гэж дайраад хэрэг байхгүй. Өөр ингэсэн стратегийг маш сайн энэ дараа болох хэрэгтэй. Өнөр одоо тэ core content-ийн юмнуудаа үзээд нэг хичээлүүдийг үнэхээр ойлгож байгаа бол зөвхөн энийг л аваад үлдчихээ өөр арилжааны арга барил бити нэмж холио. Энд чинь таны win rate чинь сүйтгэн хайчин, таны risk reward чинь сүйтгэн хайчин. Ингэснээр та урт хугацааны profit болбоо эндээсээ улам холдоод байна л гэсэн. За тэгээд believe in yourself байдаг. Өөртөө итэг. Шаардлагатай ажил гүйцэтгэлийг хий. Тэгээд та казино бай, битгий тоглогч бай гэж. Казино бол урт хугацаанд байнга ашигтай гардаг, хязгаарч алдагдлаа гардаг. Өдөртөө магадгүй нэг нөхөртэй азан тараад $1000-оор 1000x-ийн одоо тоглоом дээр хожоод ашигтай гарчиж байгаа ч гэсэн тухайн үед казино алдагдлаа байж болох ч гэсэн тэр алдагдлыг казино сарын дотор ихэд бүр асуудалгүй нөхөд цаашаага илүү доллар хийсэн байдаг те. Тэгэхээр бид нэр казино байх хэрэгтэй болохоос тоглогч байх хэрэгтэй шүү гэдэг. Энийг хэдүүлээ маш сайн ойлгох. За окей, тэгвэл win rate юм байгаа бол бид нар live арилжаан дээр өөрийнхөө дансны удирдлагыг хэрхэн яаж контролдох вэ? За дансны удирдлагыг контролдоход за биднэрт магадгүй
$500 баланс байлаа гэж бодё. $500 баланстай. $500 баланстай арилжаан дээр магадгүй миний win rate маань саяны 70% байлаа гэж бодъё та. 70% байлаа. 70% win rate. Win rateтэй. За 70% win rateтэй байхад миний loss rate маань 30% байх нэ. Тэгвэл энэ ч би нэг арилжаан дээр рискээ хэдэн хувиар тооцох вэ гэж бодох юм бол үнэхээр танд энэ дүгнэлт гараад ирсэн байгаа бол түүнийхээ нөгөө эрсдлийн калкулятор руу ороод тооцсон гэсэн. Нэг арилжааны win rate мандал loss rate 30% байгаа. Саяны top step статистикаар risk reward-ын харьцаа 1-ийг харьцан 3-тай байгаа те. Risk reward маань 1-ийг харьцан 3-тай risk reward аваад percentage per trade буюу нэг арилжаанд гаргах тэг алдагдлын хэмжээ бол магадгүй энэ калкулятороор тооцсон. За win rate 70 гэдэг чинь 0.7 хаалтан дотор та. 0.7-ог үүсчих нь нэг хэрцэн 3-тай юм чинь. За нэг арилжаанд би тэ $300 эрсдүүллээ гэж бодъё. $300 эрсдүүлээд энэс хасах нь хаалтан дотор loss rate 0.3 буюу 30%-аар тооцоод үүнийгээ үрчих нь $100-тай. Ингээд тооцоод энэ expectancy ашиг хэд гарах нь вэ гэдгийг тооцоо. Оо би чинь $500 баланстай авч 300 эрсдүүлж байна. Чиг эрсдүүлээ. 530 гэдэг чинь үрдүн 100 хуваах нь 30 гэхлээр тийш үү? Үлээ 530 гэдэг чинь насны 6% эрсдүүлж байгаа гэсэн үг юм биш үү энэ дээр. Насны 6% эрсдүүлэхэд би урт хугацаанд ашигтай нэмэлтээ гарч чадах нь уу гэдгийг тооцоолно гэсэн үг. За тэгвэл 0.7-г үрждэг нь 30 гэхлээр энэ болохоор 21 гарч байгаа. $21. 0.3-ыг үрждэг нь 100 гэж. Энэ дээр болохоор $100 гэж. 70% win rate дээр $21-аас би $30-ыг хасж байгаа тохиолдолд нэг харьцан 3-тай win rate risk reward-тай байлаа гэж бодоход нэг арилжаанд 6% эрсдүүлвэл би урт хугацаанд алдагдaltaй гарах нь. Яагаад гэхээр би 0.7-г үрждэг нь $30 гэдэг чинь $21 гараад байгаа. 0.3-ыг үрждэг нь юу вэ чинь би 100-аар үржилсэн солиороо. Яагаад алдагдaltaй гарч байгаа гайхаадсэн. Солиор шигч 0.3-гаа үрждэг нь $10 гэсэн үг шүү дээ. Нэг арилжаанд $10-ыг эрсдүүлээд $30 ашиг гарна гэх юм бол энэ чинь 3 болж орж ирж байгаа байхгүй. Тэгвэл 21-аас 3-ыг хасгаар нэмэх $18 буюу 100 арилжаа тутамд $1800 ашигтай гарах нэ. Энэ бол мартлын онолоо гэсэн. Тэгэхээр би яасан байх нь. За $10 гэдэг чинь $500 баланс хэвд хэдэн долларын эрсдлээ. 10-ыг үрждэг нь 100, хуваах нь 500 гэхлээр чинь би дансныхаа 2% эрсдүүлэхэд урт хугацаанд ашигтай гарах юм байна. За тэгэнгүүт би магадгүй хэдэн хувийг эрсдүүлэх юм гэдгээ та рискээ өөрөө тооцоод авчих юмсан. За магадгүй би бүр $50 эрсдүүлье. Нэг харьцан 3 юм чинь 3 5 15 гэхлээр миний ашигын хэмжээ $150 байна те. За тэгэнгүүт ялгаа авахгүй түрүүний шиг 0.7-гоо үрждэг нь 150 гэхлээр энэ дээр энэ долларын хэмжээ $105 гарч ирнэ. 0.3-ыг үрждэг нь 50 гэхлээр энэ
$15 гарч ирнэ. Тэгэхээр 105-аас хасах нь 15 гэхээр биднэрт энэ үр дүн маань $90 буюу 100 арилжаа тутамд үрждэг нь тэр гэдэг чинь $9,000 ашиг хийхнэ гэдэг. Бидний эрсдэл тооцох тутамд 100 арилжаанд хийх ашигын магадлал маань ашигын хэмжээ маань ихсээд ирж байгаа гэсэн. За одоо тэнгууд энэчнээс бид нар юуг анхаарах вэ гэхээр нөгөө саяны лүүсинг эсрэг калькулятороо тооцсон. Хэрвээ би дансан дээрээ 50 одоо тэ $50 эрсдүүлээд авах юм бол би хизээ дансчдах магадлалтай вэ гэхээр миний win rate чинь 70% байгаад хахад би дараалаад 6 алдаж болохгүйгээр л эрсдэл баримтлана л гэсэн. Тэгэхээр би 506 туваахлаар нэг арилжаанд макста 500 баахан 6 гэхээр одоо калькулятор гаргаад ирээ. 506 туваахар чинь $83 гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг арилжаанд 83-аас илүү гэтрүүл 83 хүртэл арилжаанд орж болохгүй та. 83-аас бага буюу макс нь би $70 хүртэл эрсдүүлж ийж хугацаанд ашигтай гарна. Тэгэхгүй бол дараалсан 6 алдагт хүлээх магадлал байсаар байгаа учраас дансдах магадлал байгаад байна гэсэн. Ингэж бид нэр эрсдлээ тооцоолж болно. Хувийн дансан дээр ч тэр хааны дансан дээр ч тэр гэсэн. Яг биднэрт арилжах баланс буюу те маржин хэд байна? Яг бидний win rate хэд байна? Яг алдах магадлал хэд байна? Risk reward маань хэд байна? Энийгээ тогтмолоор тооцсон гэсэн. За окей. Тэр $50-ийн хувьд бол би ашигтай гарч болно. Энэ мөнгөний дүнгийг өөр юм болох боломжтой юм байна. $60 дээр боломжтой, 70 дээр боломжтой байна. 70-аас идэрх юм бол миний дансчдах магадлал маань энэ win rate-ээсээ болоод дараалаад би яах юм? 70 дээр 6 алдах боломжтой юм чинь 6 алдаж болохгүйгээр буюу ядаж 5 арилжаад алдлаа гэхэд 6 дахь дээр нь ашигтай гарах гэсэн тооцоололтоор эрсдэлт харуулна гэсэн. Тэгээ бодонгууд хэдүүлээ хитрхи тултлан маржин рискээ ингээд тулгаад арилжлаа гэж бодоход нөгөө independence of events буюу боцоо болгон маань өмнөх хийсэн арилжаа бүгд маань дараагийн үр дүнд хүрэхгүй гэдгээрээ бид нар хитрхийн өндөр риск барих тусам нөгөө дансчдах магадлал маань эрсдэл ихсээд байна. Тэгэхээр үнэхээр та арга барилаа бүр ингээд амар сайжруулсан. Тэгээд дараа нь буюу те окей. Одоо ингээд арга барилаа бүр өөр юм болгоцсон чартаа бүр ингээд үнэхээр төгс өмшдөг болсон бол тэрний дараа өндөр эрсдэл гаргаад өндөр ашиг хийгээд магадгүй тэр ашигаа арай нэг жоох эрсдлээ багасгаад том данстай болсон хаардаас арай нэг багахан эрсдлээр тогтмол ашигтай гарч болно. Үнэхээр таны баланс чинь бага бол жоохон яг нэг win rate risk reward-аа тооцоолж аваад томхон дүнгээр арилж яаж болно л гэсэн. Гэхдээ бид нар мөнгөний дүнгийн хэмжээ томрох тусам алдагдлын хэмжээс томроод ирнэ. Алдагдлын хэмжээ томрох тусам нөгөө сэтгэл зүйн хөдлөл аим шиг хөдлөд эхэлнэ. Сэтгэл зүйн хөдлөх тусам бидний нөгөө тогтмол хийх боломжтой юмнуудаа тогтмол хийж чадахгүй том алдаанууд гаргаад ирнэ гэсэн. Тэнгууд яг тэр нөгөө нэг ерөнхий трейдерүүдтэй макс нэгийг одоо тэ ингээ 1/3 та риск хамаагүй байх гэсэн нэг арилжаанд 1% эрсдүүлээ 2% эрсдүүлээ гэдэг байгаа чинь болохоор ертөсөлийн дараалсан алдагдлыг туулсны ардаас сэтгэл зүй тогтмол байх дээр л анхаарат игээд байгаа байхгүй. За Жекул Никагийн дансан дээр ер нь хідэн лот яг стандарт байх бол юм. Лотны хэмжээг бол та дураараа тааруулж байна. Яг тэгэхээр нөгөө pair болгонуудын чинь нөгөө контракт сайзууд өөр байгаа учраас хэдүүлээ тэрийг тооцоо. Энэ дээр зөвхөн бид нэр лотоор дарахж байгаа бол чиний стоп лосс чинь дансны чинь хэдэн үеийг эрсдүүлж яана гэдгийг л чи өөрөө тооцоолоод сурч хэрэгтэй. Тэрийг болохоор биднэрт нөгөө юу байгаа штэ. Forex-ийн нөгөө нэг tip calculator гэж байгаа штэ. Тэнгууд энэ чинь FX-ийн юм калькулятор гараад ирдэг. Энд дээр deposit буюу арилжж байгаа мөнгө нь арилжж байгаа pair lot size маань нэг лотоор арилжчихад $100 маань хэдэн доллар болох юм бэ гэдэг дүн гаргаж ирээд байгаа гэсэн. За энэ дээр магадгүй би gold дээр арилжж л та. XAUUSD нэг лотоор 100 пип арилжлаа гэж бодоход юу вэ? Энэ дээр нэг лотоор 100 пип бавлаа гэж бодоход $100 гэсэн. Тэгэж та энэ яг ингэж худлаа заагаад байна. Алтан дээр нэг лотоор арилжчих юм бол яасан мөн худлаа заадаг.
чинь 1000 байх хэрэгтэй шүү дээ. Нэг лотоор 1000 BP авахд $1000 гэж үү? Үүдээ. Үз та. Бодлоо заагаад шүү. Нэг контракт сайз тооцохгүй байдаг шүү. USD trade size 15. Энэ MyFX book дээр. За магадгүй лот сайзаа би нэг лотон дээр арилжээ. Миний stop loss хэмжээ 15 байлаа. 15 битний хэмжээтэй байлаа гэж бодоход стандарт лот, мини лот, микро лот гэдэг байгаа шүү дээ. Микро лот ч бол 0.1-ийн контракт сайз нэгээр тооцогддог гэсэн үг. Стандарт лот ч нь болохоор контракт сайз нь 100-тай байдаг. Биш, 1-тэй байдаг, 10-тай байдаг, багатай байдаг гэсэн. За энэ дээрээс хэдүүлээ нэг алтаач гэдэг юм уу те, Nasdaq гэдэг юм аа гэсэн. За USD-г харахад стандарт лотоор хэдүүлээ нэг лотоор орчиход $15,000 болох юм шүү дээ. Энэ дээр тэр нөгөө хитрхийн өндөр 15 тавчин $15,000. Тэнгуудаа мини лотон дээр болохоор $1,500. EBC-г болохоор мини лотууд байгаа. За тэгээ микро дээр $150. Нэг лотоор ороход амар өндөр. Тэгээ үнийн дүн pip value гэдээс хамаарат өөрөөр болчихно. Тэр яг нь MyFX book-ийн калькуляторыг та хэлбэл тооцож болно гэсэн. За ээж сэдвээсээ жоохон хацаад шүү. Одоо жишээлбэл те $1000 баланс төр чинь би ингээд эрсдлийн менежмент оцсон л доо. Аюустгач юу. Энд дээр нэг зөвөр 1000-тай байлаа гэж үү. 1000-ын баланстай. За Brogen win rate хэдтэй. Win rate ч хэдтэй. EBC-ийн татал аюу хурдан орчихсон. За win rate 50%-тай. Win rate 50 гэдэг чинь loss rate-с 50%-тай. За дундаж risk reward хэдтэй. Нэг хэрцээ. Дунджаар. Нэг хэрцээ дуртай. За нэг хэрцээ дураа. За тэгвэл нэг арилжаанд хоёулаа 50% win rate-ээр дарааллаад хамгийн дээдлэндээ боломжоор математик тооцоололоор 10 алдах боломжтой гэхлээр аль болох дарааллаад 10 алдахгүй байх дээр л үзнэ гэсэн. Тэгэхээр 10 алдахгүй бол за $1000 хоёулаа 10 тугаан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг арилжаанд $100-аас макс гэтрүүлж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр $100-аас хэтрүүлж болохгүй гэдэг чинь хоёулаа нэг арилжаан дээр магадгүй нэг жоохон бастай. Ялгаа авахгүй $50 эрсдэл гаргая. Гэхдээ чиний win rate чинь 50%-тай 50%-тай 1/3-тай гэдэг чинь 150 ялгаа авахгүй. За тунгууд одоо энэ калькулятор дээр бодглохлоор бид нэр одоогоор төртэй байхгүй байгаа те. За 0.5-ыг үрждэг нь 150 буюу ашигын хэмжээ энэ маань $75 гарч ирнэ. Энэ бол гэхдээ ерөөсөө арга барил тооцогддог зөвхөн тогтмол байх үед шүү дээ. Бид нэр win rate, loss rate тооцоосон ч гэсэн ICT-ийн хувьд бол үнэхээр арга барилаа зөв ашиглаж байвал яг хаа 50%-ээс илүү л байгаа л да. За 0.5 үржин 150 гэдэг чинь за нэг $75 ч юм уу те. За тэгэнгүүт энэ чимээс 0.5-ыг үрждэг нь 50 буюу үндсийн рисктэй лосс магадлал, алдах магадлалаа тооцоолох юм бол $25 алдахаар байна те. За тэгэнгүүт 75-аас $25 ихс гарчин $50 буюу үндсэн дунджаар нэг ашигнаас $50 ашиг бид нэр цэвэр те профит гэж үзнэ. Эрсдлээс гадуурх ашиг гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт магадгүй 100 арилжааны дараа энэ маань $5,000 хүрсэн байна гэх юм. Тэгэхээр $1000 баланстай хахад $50 эрсдүүлж яхад ерөнхий дараалсан алдагдлаас болоод данс шатахгүй байх боломжтой те. 50% тэр хаана. Дараалаад 10 бол бараг алдахгүй л гэж үзнэ гэсэн. Тэгээд нөгөө дараалаад 10 алдах чинь $100-оор арилжаа гэхэд дараалаад 10 алдах дансчтан те. Гэтэ чи $50 арилж явах юм бол дараалал чи 20 алдчих дансчдах учраас тийм loss track чинь бүр багасаад ирсэн учраас ерөнхий үнэхээр сэтгэл зүй чинь чанд барьж ивэл 50-ыг нэг арилжаанд эрсдүүлж болно. Тэгснээрээ максимум чи ерөнхий 100 арилжааны ардаас
50% win rate-ээр 5000 ашиг хүлээх expectancy шүү. Энэ бол зөв хүлээлтийн том яг гэдэг шүү. Ийм байх магадaltaй байна шүү гэдэг онолыг авч байгаа гэсэн. Тэгэд энэ болохоор чиний перформанс буюу чиний өөрийн чинь үр дүнгээс хамаарат янз бүр байж болно. Хамгийн гол нь үнэхээр чи $50 эрсдүүлээд дараалал тойр алдахгүй гэж байгаа бол арга барилаа үнэхээр маш сайн сурсан байх шаардлагатай. Риск рeward-ыг үнэхээр нэг хэрцэн 3-аас буулгахгүй боломж нь гарах юм бол нэг хэрцэн 3-аас ашигтай арилжаануудаа бүр ингэж илүү гаргаад байх хэрэгтэй гэсэн. Тэгжээд цаашаа ашигтай гарч. Энэ бол хувийн балансын тохиол. За тэнгууд нөгөө фанд арилжиж байгаа хүмүүс байвал арай жоохон өөр онолоор арилжиж байна. Яг тэгэхээр фандын данс том данс ч гэсэн тухайн мөнгөнд дүнгээс бид нэр арай хямдаар авч байгаа. Хямд дүнгээр авч байгаа тийм. За яг топ степер жишээ авъя л да. Топ степер жишээ авахад за 50k долларын данс маань ерөнхий $50 гэдэг тийм. За гэхдээ энэний max loss limit нь болохоор $2000 байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр 50,000-аас 20,000-аас нэр арилжиж байгаа гэсэн. За тэгвэл топ step дээр бид нэр $50 эрсдүүлээд нэгсэнд арилжиж байна гэсэн. Нэг риск. За тэгэнгүүт магадгүй бид нар фанда нэг ингээд те ямар нэгэн байдлаар процессоо даваад бид нар live буюу нөгөө express account авчлаа. Express account авсны дараа биднэрт нэгсэндээ харж боломжтой $2000 байгаа. А гэхдээ энэ дээрээс яах вэ гэхээр нөгөө анх энийг би $50-аар худалдаж авсан шүү дээ. Тэгээд авсан юм чинь нөгөө activation fee буюу $150 гэдэг чинь бид нар нийтдээ $200-аар бид нар энэ үрээд фандад аваад $2000 болчихж байгаа. 10 дахин илүү баланстай болчихж байгаа учраас анхны хөрөнгө оруулалт буюу энэ $200-ыг үржих нь 10 дахин хамгийн бага 10 дахин их ашиг хийж иж буюу яг энэ $2000-ыг энэ фандын данснаас $50,000 данснаас татах гэж үзчихэж урт хугацаанд ашигтай гарна гэсэн. Тэгэхээр энэ $2000 бид нэр яаж хийх боломжтой вэ гэхээр ердөөсөө эрсдлээ саяныхаа энэ математикаар тооцоолоод гарах чинь хамгийн гол нь фандаас татсан таталтын дүн чинь анхны хөрөнгө оруулалтаас ядаж 10 дахин өндөр байх ёстой шүү. Ингэснээрээ та энэ хугацаанд зарцуулсан цаг болон хугацааныхаа мөнгийг энэ арга үржүүлэхээр авч байгаа гэсэн. Та магадгүй live dance top step-ээс аваад max loss limit шин татаа олцсны дараа 0 болдог те. Нэг $500 татчихад фанда шатаачлаа гэж бодоход амар хэрэггүй баг. Магадгүй та цаана те $200 эртүүлсэн 300-ын ашигтай гарч байгаа ч гэсэн татаа олтын дараа фанд чинь байхгүй болон та дахиад энэ процессороо эхэлнэ. Хоёр фанд авъя гэхэд та $300 ашиг хийсэн бол $300 ашигаас дахиад $200-ын шинэ фанд аваад цаана үлдэгдэлтэй $50 ашигтай гарна те. Та дараагийн тэр фанда топ степ фанда давахгүй юу гэдэг магадлалын онолроо тодорхой болчихсон. Тэгэхээр та нэг удаагийн таталт хийх гэж байгаа бол ядаж анхны хөрөнгө оруулалтаа 10 дахин үржүүлсэн хэмжээний татаа авалт хийхчил зорино гэсэн. Яруу фандаасаа мөнгө татахтай болно биш. Игэр ойлгомжтой болж байгаа. Нөгөө хүмүүс ч мөнгөний бараа харахаараа шууд татчихдаг. Тэгэхээр таадад ер нь эрсдлийн менежментийн дүрм айгүй чухал юм байна гэдэг бас орж ирж байгаа. Ерөнхий эцсийн дүгнэлтэн дээр бол бид нэр алдчихгүй. Өөрийн гэсэн стратегийг л нэн дээр олцсон байх шаардлагатай. Топ степ дээр арилжааж авнаад бол ингээд өмнө стратеги нэг статистик гаргаж ирж байгаа юм байна. Энийг гаргаж амжаагүй байгаа хүмүүс бол таад магадгүй бактесттэй хийн. Бактестэйгээ 100 арилжаа ихэд 200 арилжаа ихэд энэ win rate хэдтэй байна вэ гэдгийг өөртөө тооцоолоо гаргаж чинь. Тэндээс цаадвал саяны яг энэ калькулятораар яг энэ үндсэн намын буюу expectancy theory-гоор тооцоолоо гаргах гэсэн. Тэнгууд энэ дээр биднэрт нөгөө consistency буюу тогтмол байдал гэдэг бол үнэхээр чухал болчихж байгаа. Хайдас байсан бол сонссон бол мэдчихэж байгаах нөгөө Magneto ахын SMC trade-руудын round table-гээ подкаст болж байхад бэлгээ латэ би Magneto ах бидэд орсон шүү дээ. Тэгэхээр маа латэ бол бүр ингээд consistency буюу яг энэ тогтмол байдал гэдгийг бүр төгсрүүлсэн байгаа байхгүй. Миний хувьд бол одоо тэ ингээд шүтэж одоо биширч бахархаж харж явдаг трейдеруудын нэг бол латэ бол яалтч үзв тэ.
тогтмол риск гаргадаг. Тогтмол риск рeward байдаг. Тогтмол TP авдаг. Гэтэ тогтмол TP-г яг арга барил дээр суурилсан TP буюу бидний хараад тогтмол яг л нэг нэгдсэн liquidity-г л авдаг гэсэн. Тэгвэл би энэ тогтмол байдлыг өөрийн яаж болгох вэ гэхээр ерөөсөө энэ risk reward-ыг аль болох багасгахгүйгээр percentage per trade буюу те нэг арилжаанд эрсдүүлж байгаа мөнгө нөнгөө өөрчлөлгүйгээр те win rate-ийг өөрчлөхгүй тулд арга барилаа өөрчлөхгүйгээр бүх юмнуудыг тогтмол барьж урт хугацаанд ашигтай гарнаа л гэсэн. Анх эндээс хэлсэн бол энд ашигтай гарахын тулд бид нэр жижиг алдах үед байна. Гэхдээ хамгийн гол нь тогтмол байж дэшээ гарч. Тогтмол биш байх юм бол нэг өдөр ингээд орж ирж болно, нэг өдөр ингээд гараад ирж болно. Энийн ардаас буцаад огцсон ингээд ороод ирж болдог те. Тэгэхээр тогтмол лаг шаардлага. За. Манайхаас асуух юмнууд байна уу? За би тэгвэл өөрийгөө одоо те өөрийнхөө арга барилыг бүр яг ингээд хэр тогтмол хэмжээнд байгаа вэ гэдгээ хэрхэн одоо те тооцоолох вэ гэхээр сүүлдээсээ арилжааныхаа хисторийг харж. MetaTrader 5 бол компьютер дээр ороход те нөгөө нэг статистик харж болдог. Утсан дээрээс болдог баха. Ерөнхийдөө тэгээд хисторийг харах юм бол мөнгө дүнгийн хэмжээ чинь те нийт хийсэн арилжааны дүн, нийт хийсэн ашигын дүн, тэгээд орсон лотны дүнгуудийн хэмжээ чинь тогтмол байж чадахгүй бол одоо магадгүй чи ашигтай байгаа ч гэсэн цаашдаа ерөнхий бол одоо ийм байгаа ч гэсэн энэ бол том зургаараа нэг ийм юмны эхлэл байхыг үгүйсэхгүй шүү. Баха. Одоо өсөлттэй байгаа ч гэсэн тогтмол биш байдлаас болоод урт хугацаанд авах магадaltaй шүү гэдгийг толгойн дотор маш сайн тооцоолох. Өнөөдөр би магадгүй та нэг 100 эрсдүүлээд $5,000 гэлж аим шиг ашиг хийчлээ гэж боддог. Тэгэх юм бол би тэр тогтмол байдлыг өөрчлөөл магадгүй 100-аар эрсдүүлжсэн бол та 200 гэдэг ч гэдэг юм уу те. Шаардлагагүй том тооцоолоогүй мөнгө нүгээр арилж чадчих гэдэг. Тэрнээс болоод бид нар бол шууд алддаг шүү. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг бид нар яаж тогтмол дээр байлгах вэ гэхээр ердөөсөө л энэ risk percentage, win rate, loss rate эдгээрийг л яг тогтмол барих хэрэгтэй. Данс чинь 1000-аас магадгүй $2,000 хүрлээ гэж бодоход $2,000 дээр би 1% эрсдэл гаргаж ирсэн бол $2,000 тэр ч гэсэн 1% эрсдэл гаргая. Би 1000-ыг 2,000 болгож чадсан юм чинь би одоо 2% эрсдэл гаргадаг болоо гэж хизээш битгий бод. 1% байсан бол 1% арай бар, 2% байсан бол 2% арай бар. Арилжаа уйдгартай хэр уйдгартай байна? Тэр хэмжээгээр бид нар урт хугацаанд ашигтай байх. Бүх зүйл дээр бид нар тогтмол байх хэрэгтэй. $100 байна уу, $200 байна уу? Та $50 арилж байна уу, $500 арилж байна уу хамаа байхгүй. Яг л нэг зүйл. Үнэхээр та тогтмол байлгамааргүй нэг өдөр гаймилмаар допамин хөдлөөд хүнлэн болсон те шунал хөдлөх үе гарна шүү дээ. Тэр үед би танд юу санал болгох вэ гэхээр нэг арилжааны данс $500 байлаа гэж бодъё. Энэ дээр та тогтмол бүх юмнуудаа хийдэг, risk reward-а барьдаг үндсэн аккаунт байлаа. Хоёр дахь аккаунт нь арай нэг жоохон бага $100 аккаунт. Энэ дээр та жоохон өөр дүнгээр ормоор байвал рискээ тооцоолоод өндөр эрсдэл high risk гаргаж болно. Энэ бол таны гамблддаг аккаунт. Гурав дахь данс байж болно. Та магадгүй гамблдах даныг бол та бүтэн эрсдүүлэхгүй байгаа ч гэсэн гурав дахь данс нь бол бүр бага данс байж болно. $50 юм. Энэ дээр та яах вэ гэхээр энэ дээр харилцаж байгаа уйтгараа арилгахын тулд өндөр эрсдэл энэ дээрээ гаргах гад байвал өөрийгөө бариад $50 руугаа ороод $50 дээрээ зүгээртэй тултлан дарчаа. Энэ бол таны тэр нэг шунхаараад байгаа шунлыг чинь дарах хэрэгтэй ганц төлөв шүү. Та хамгийн гол нь 3 дахь дансыг шатаалаа гэж бодоход таны сэтгэл зүйд чинь нөлөөлөхөөргүй мөнгөнд байх хэрэгтэй. $10 ч байж болно, $20 ч байж болно. Яг хамгийн гол нь та тэр доод руу үнэхээр алдчих юм бол ёо энийгээр ороогүй маань яамаа гэдэг тайвширлыг аав. Энэ дээр ашигтай гарчлаа гэж бодоход эндээс авсан ашигаараа та эндээс карф хийгээдсэн тэр нөгөө нэг шунлын мэдрэмжээ дарчиж болно. Эндээс хийсэн ашигаа та магадгүй дахиад ийшээ оруулаад эмчэнэ буцаагаад яг л 50 үлдээч. Эндээс хийсэн ашигаа үндсэн данс руу орч.
Тэгээд тогтнолоороо хэдүүлээ энэ дансаа өсгөөд явчихна. Илүү гарч ирж байгаа мөнгнүүдээ ийш нь орлоо явчихна. Шаардлагатай дата авалтуудаа high riskтэй арилжаан дээрээс шууд ашиг хилээд татлаа гэж явчихна. Ингээ явах юм бол таны риск рeward бол айгүй гоё. Урт хугацаанд ашигтай байж чаднаа л гэсэн. Тэгээд эцсийн дүндээ та энэ дээр алдчихлаа. Энэ хоёрын алдагдлаа нөхөн гэж энэ лөө дахиж шунхаарж орох юм бол угаасаа та арилжаа гэх болоогүй. Өнөөдрийн миний хэлсэн юмнуудыг ерөөсөй ойлгосонгүй. Тэ? Сахилга бат байхгүй байна. Эрсдлийн менежмент гэдэг энийг ойлгохгүй байна. Emotional trading гэдгийг та бүртөө 109 орн хийж байна. Бүх арилжаан дээр та сэтгэл зүгээр хандж байна. Шунхаа байна. Энэ арилжаа ихэ баг болсон дээр бах та гэж өөртөө дүгнэлтэх хэрэгтэй гэсэн. Нэгсэндээ статистикийн би та бүгднийг ингээ гаргаад өгчлөө шүү дээ. Тэгмээд үнэхээр таныг ингүүл алднаа гэж хэлээд хахад яг энэ алдаа гаргаад ах юм бол асуудал нь ерөөсөө маркетд танд байгаа болчихж байгаа байхгүй. Яг энийг би яаж өөрөөр болгох хэвтэй юм бэ? Тэгвэл сахилга баттай. Алдна гэдгээ та өөрөө бүр амар сайн ойлгоцсон байх хэвтэй. Өнөөдөр би нэг арилжаанд бүгднийг нэрсдүүлчих юм бол энэ дээр надад данс шатах эрсдэл байгаа. Үүний дараа би яах вэ? Хэрвээ энийг шатаачвал би яах вэ? Арын үр дүнг бид нар дандаа тооцоолж төсөөлж авах хэрэгтэй. Гэхдээ тухайн үедээ нөгөө арилжаанд орохдоо бид нар алдах үр дүн буюу энэ нөгөө loss rate-ийг тооцоологгүйгээс болж өндөр эрсдэл гаргаад алдчихдаг. 100 долларын дансаар 10% эрсдэл хийгээд үнэхээр та 10% эрсдлээ үнэхээр барьж чадаа те. Таны win rate чинь одоо хэд байх юм? Тэн дээрээс хамаарат. Би одоо жишээлбэл шууд ингээ 100 доллар дээр таны хэдэн үеийн win rateтэй ч гэдэг юм уу те. Тийм тооцооллуудыг мэдэхгүй учраас гаргаж байна. Та ердөөсөө яг л энэ томьёог л ашиглаж байгаа. Энэ томьёог л ашиглаж. Энэ томьёог ашиглаад за тэгээд энэ зургийг харж win rate-ийг гаргацсан бол та хэд дараалж алдчих болохгүй юм бэ гэдгээ тооцоолж. Хэрвээ та 65% win rate-тэй байвал та угаасаа дээдлэн 7 алдах боломжтой шүү гэдгийг толгойн дотор байлгачих. Дараалаад би 7 алдаж болохгүй. Тэгэхээр миний одоо нэг арилжаанд гаргаж байгаа эрсдлийг би тогтмол дараалаад 7 алдахад данс шатаж болохооргүй мөнгөн дүн. Гэхдээ бас дараалаад 7 алдлаа гэхэд миний сэтгэл зүйд нөлөөлөхөргүй мөнгөн дүн хэд байх вэ гэдгээр та өөрөө тооцоолно гэсэн. Тэгэд үнэхээр те яг тэр дүнгээрээ тооцоол гаргаад 10% эрсдлийг чинь ингээд цаашдаа уртдаа ашигтай гарахаар байгаа те. Нэг хэрцэг нь 10-тай риск рewardтай арилжаа үнэхээр хийж чадаад 100 долларын дансаа $200 болгочлоо гэх юм бол $200-оос та 10% эрсдлээ гаргаад буюу $100 10 $10 байсан бол $200 10 буюу $20 та арилжиж болно гэсэн. Олон тогтмол байх хэрэгтэй. Тэгээд нөгөө snowball effect гэж байгаа шүү дээ. Бид нар чинь ерөөсөө мөнгөнд дүнгээрш хуваар тооцогдож байгаа учраас дансны хэмжээ өсөх тусам дагаад амар хэмжээний ашиг risk reward тэ нэг арилжаанд авж байгаа зүйл маань ихсээд байна гэсэн. 50% win rate за яг бидний хувьд бодиттой гэвэл ерөнхийдөө нэг 100-аас 150 удаагийн арилжааны бактест хийсэн байхад зүгээр. 100-аас 150 удаагийн арилжааны бактест бол за нэг сүүлийн нэг 5-6 сарын үр дүн дээр гэх юм уу? Бараг нэг 7 сарын үр дүн дээр ч гарч байгаа. Сүүлийн 7 сар гэхэд бол бид нар нэг trading win premium ч гэдэг юм уу байх юм бол тест хийчих боломж гэдэг юм да. Ашиглаж байгаа фонд хатлаар фонд дээр ямар риск менежмент ашигладаг вэ? Futures fund давуу болон сул тал юу вэ? Окей. За futures-ийн фондын давуу тал нь гэх юм бол биднэрт spread байхгүй. Spread байхгүй нь хамгийн том давуу тал futures-ийн. Сул тал нь гэх юм бол бид нар futures дээр арилжаанд бол мөнгөтэй байх шаардлагатай. Фонд биш л бол бид нар хувийн дансаар futures арилжах боломжгүй. Хувийн дансаар futures арилжаад биднэрт шаардлагатай маржин буюу эрхтэй маржин хамгийн багадаа $5,000. Бид нар $5,000 хувийн баланстай байж futures-ийн хамгийн бага контракт буюу нэг контракт Forex-аар бол нэг лотоор арилжах боломжтой.
Тэгвэл фьючерсийн энэ нэг арилжаанд орж байгаа контрактын мөнгөнд дүн бидний Forex шиг 0.1, 0.5 гэж бутархаагаар хуваагддаг. Хамгийн бага дүн л угаасаа 1 гэсэн тогтмолтой байгаа. 1, 2, 3, 4, 5 гэж байгаа. 1.5, 1.6 гэсэн бутархаа огт байхгүй. Дан бүхэл тоогоор байдаг. За тэгвэл алтан дээр нэг контрактаар бүхэл нэг контрактаар ороход 1 пип хөдлөлөө. Тэгэхэд 1 пип хөдлөхөд нэг контрактаар ороход хэдэн долларын ашиг алдаг төлөвлөлт вэ гэхээр шууд $10 дээр тооцсон шүү дээ. 1 пип хөдлөхөд л $10. 20 пипний арилжаа ихэд шууд энэ маань $200 риск болоо гараад ирдэг гэсэн. Тэгээ фьючерсийн хувьд бол эрсдэл нь мангар өндөр байдаг гэсэн. За энэ эрсдлийг багасгаад биднэрт микро гэдэг сонголт орж ирж байгаа. Микро фьючерс. Микро дээр болохоор нэг контрактаар ороход $10, нэг контрактаар ороход яг цэвэр $1 тооцогддог байдаг. Энэ гэхдээ голдох шүү. Би зөвхөн голд дээр ч авч байгаа. Nasdaq дээр бол бүр $20 буюу хамаагүй 2 дахин их болчдөг. За микрогийн Nasdaq бол $2 болоод багасчдаг гэсэн. За микро дээр болохоор арай 10 дахин бага дүнгээр эрсдүүлж болно. Гэхдээ стил 20 пип явахад бид нар $20 эрсдүүлсэн байна л гэсэн. Мангар том хэмжээний мөнгө эрсдэлтэй. Тэгэхээр фьючерс дээр эрсдлийн дүрэн барих жоохон хэцүү байна. Топ степ дээр би ер нь яаж эрсдлийн дүрэн барьж байгаа гэхээр хамгийн багадаа ер нь бол 5 микро контрактаар тэ $30 30 пипнээс илүү риск гарахгүй. Дунгад яг миний win percentage profit factor дээр тооцогдоход тэ ашиг алдагдлын хэмжээгээр тооцоход ядаж нэгдээ урт ашигтай гараад байгаа байхгүй. Нэг арилжаан дээр алдлаа гэхэд би 129, 140-с за 150-аас илүү том алдагдлыг хүлээхгүй л гэсэн үндэслэлээр тэгээ дээшээгээ хэд бол хэд байж болно. Тэгээ би сэтгэл зүйн алдаа гаргаад магадгүй 2 өдөр юм уу 3 удаа 2 удаа дарааллаад алдагдлал ихэд 142 ч магадгүй 300 болоод дээшээ гараад ирнэ гэсэн. 2 удаа ашигтай гарахад 180, 150 ч юм уу магадгүй тэ. Болон илүү ашигч гэдэг юм. Тэгэл одоо шил фьючерс фанд дээр би ингээл 4 хоног хон ашигтай гарлаа. 4 хоног бүр 2 өдөр нь баг брейкинг шиг ашигтай гарч хахад нийтдээ тухайн 4 өдрийн хугацааны нийт ашиг $800 хэрэг аимшиг ашигтай гарч байгаа. Фьючерсийн ганц сул тал нь дэндүү өндөр үйлдэлээр ярилж ягддаг. Тэр нь эрсдэлтэй. Фандын хувьд дэндүү эрсдэлтэй. Max loss limit бол бидний нэг алдах хэмжээ маань дэндүү бага. $50,000-аас үжиж $2,000 алдвал баггүй баа болчихдог. Ихэнх Forex-ийн фандууд төр ч болно 50,000-аас бол бараг 5,000-ыг алдчих штэ. Max loss limit нь ядаж нэг 8% таад штэ. Тийм байдаггүй гэсэн. Тийм ялгаатай. CFD фандыг бот. TCFD фандыг бодож жоохон хямдхан байгаад байдаг шалтгаан энэ нөгөө фанд маань өөрөө давхад аюу хэцүү чанга учраас хямдхан байгаад байдаг. Хугацаатай. Хугацаа байгаа фьючерсийн контракт бүгд хугацаатай. Топ степ болохоор биднэрт 30 хоногийн хугацаагаа буюу 1 сарын хугацаагаа авах боломжтой. 1 сарын хугацаанд би фанда давж чадаагүй бол энийг худалдаж авсан $49 би 2 дахь ахиад фи болгож төлнө. За тэгээд магадгүй тухайн үедээ та ашигтай арилжаатай явж исэн бол $49 төлсөний дараа тухайн ашигтаагаас л үргэлжлүүлнэ. Та хасахтай болсон байвал тухайнаагаасаа үргэлжлүүлэх шаардлагагүйгээр тэрийг хаагаад дахиад шинээр эхэлж болно. Тэр нь танд хамаагүй дээр. Яг тэгэхээр тэртээ тэргүй л ялгаа байхгүй $49 төлөөд reset хийж байгаа юм чинь. Алдагталтай байгаа дансыг үргэлжлүүлж яснаас шинэ дансыг авсан дээрээс та тийм процессор явагдана. Тэгээд сар болгон ингээд удаад давж чадахгүй удаад тавигдчихсэн байл. Давсны дараа нэг activation fee буюу live account руу шилждэг. $150 бүх төрлийн дансан дээр ялгаа байхгүй тогтмол $150 activation fee гэж төлдөг. Энэ болохоор futures-ийнхаа нөгөө дата буюу тэ нөгөө төлбөртэй датагаа худалдаж авч байгаа төлбөр нь гэсэн. Энийг нэг л удаа төлнө. Энийг төлөө live дансаа авсан байхад futures-ийн дансан дээр та дахиж ямар ч төлбөр төлөхгүй. Commission-ороо танаас төлбөр аваа явчихдаг. Top step-ийн үед. Бусад нь ямар байд юм мэдэхгүй байна. Бусад фьючерсийн фандууд ямар байд юм мэдэхгүй байна. Агта топ степ-ийг давсны дараа 150 худалдаж авсан 40-с буюу нийт дээр нь $199 буюу $200-аар та $50 нас авч яана л гэсэн. Forex фандууд чинь давсны дараа нөгөө нэг үгүй сар болгон биш шүү. Нэг удаа 150 төлнө. Forex фандууд чинь фанда давсны дараа тэ нөгөө худалдаж авсан мөнгөний refund хийж өгдөг бол энэ дээр тийм refund байхгүй. Яаж байгаа вэ гэхээр нэгсэндээ энэ төлсөн төлбөрүүд чинь огт бид нар spread-гүй арилжаад байгаагийн төлбөр нь л гээд ойлгочих болно гэсэн байна. Ямар ч spread-гүй арилжаж байгаагийн төлбөр. Тэгээд цаашаага угаасаа нэг удаа эдгээр төлсөний дараа контракт тун дээр бид нарт эмчээ таад анзаараад арах юм бол commission тооцогдоод явчихдаг. Fee.
Нэг контракт тутамд ингээд $10. Нэг контракт тутамд 0 микро дээр макронастер дээр $0.74 ч гэдэг юм уу те. Тэгээ энэ ингээд 2 болоод ихсээд ингээд хэрүүдээс хамаараад өөрөөр. Фьючерс жоохон төвөгтэй. Би фьючерсийг бол шууд санал болгохгүй. CFD-гээ бид нэр арилжиж байгаа. CFD дээр үнэхээр consistency гэдэг байгаа энэ тогтмол зүйлийг өөрийн болгосон тохиолдолд фанд руу орох хэрэгтэй. Тэгжиж бид нэр фандад байгаа. Тэгэхгүй нөгөө тогтмол зүйлээ өөрийн болгоогүй байж яра фанд руу орох юм бол бид нэр 1000 фандад аваа фандаас ашиг гэж хоёр юм. Хайраа сайхан цагаачулна. Хайраа сайхан мөнгөөч өгнө. Тэр хувийн дансан дээр CFD-гээс эхэлсэн хамаагүй зүйл. Би цаахан нөө CFD-гээс тогтмол ингээд ашиг татаад байгаа учраас одоо нөгөө те CFD-ийн тэр баг би чинь их амар том данс шалахгүй шүү дээ. Том данс надад байхгүй. Би чинь өсрээд 1000 цанга дээр л арилжиж байгаа. Тэгвэл тэндээс ашигаа гарах юм бол шаардлагатай хэрэгтэй амьдралд хэрэгцээтэй хэрэглээний хамт мөнгө зарцууллаа. Үлцэнгээр нь би энэ фанд руу ороод нэгэн тийм фандыг даваад ашиг гаргах юм бол надад яах вэ? Би нэг $500 $1000 дээр ашиглаад арилжаад 15% ашиг нэг дор хийдэг байсан бол ядаж $50,000 дээр арилжаад 15% ашиг хийх юм бол надад бүр хамаагүй өндөр ашиг тооцогдно. Тэгж явна л гэсэн. Тэрийг л би зорж байгаа гэсэн. Одоогийн миний зорилго бол нэгэнт консистенцийг өөрийн болгоч, бараг л өөрийн болгоцсон байгаа. Яг хөө заримдаа тэнэгтээд рискээ жоохон өндөр өөрчилждэг. Эндээс болж би алддаг. Заримдаа жоохон overtrade буюу те олон арилжааснаас болоод магадлалын теоремоор алдагддаг шүү дээ. Энэ хоёроо багасгах юм бол ерөнхий consistency гэдэг зүйл бол минийх болчихноо. Consistent гэдэг. Тэ? Энэ consistent өөрийн болчлоо гэж үзэх юм бол фандасаа би тогтмол ашиг авал татдаг болчихноо л гэсэн. Энэ consistency-г өөрийн болгоогүй байхад энэ тэ нөгөө мангар баг 50,000 $2,000 loss limit дээр бол би нэг бол давхгүй амар удна $49 төлөөл үргэлжлүүлээд байна. Эсвэл тэр энийг тэр дор нь алднаа л гэсэн сонголт байгаа байхгүй. Давлаа гэж бодоход нөгөө consistency өөрийн болоогүй учраас давснаа дараа дахиад энэ 2000 чинь дахиад ухтаад байгаа шүү дээ. Тэнгууд би ингээд яалтчгүй энэ consistency гэдгийг 100% өөрийн болгож ийж супер шигта трейдер болно л гэсэн. Тэгэхээр бид нарт эрсдлийн дүрм юмнуудыг бол ингээд ойлгочиход айгүй шаардлагатай байгаа даа. Яг арилж байгаа хэдүүлээ ойлгоод консистенцигоо өөрийн болгоцсон байхад ерөнхий айгүй уйтгартай болоод ирдэг. Угаасаа хийх ёстой маа бид нар мэдчихэж байгаа. Алдах ёстой магадлалаа тооцоолсон. Хийх ёстой арилж байгаа хийж байгаа. Алдах ёстой арилж байгаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэлттэй алдах юмнууд байхгүй. Сэтгэл зүй тогтмол байгаа. Өдөр тутам нэгэ ижил нэгэн процессыг хийн. Тэгэхээр явандаа нөө хийж байгаа юм чинь уйтгартай болоод ирдэг. Тэр үед хүний консистенси алдагддаг. Тэр нөгөө уйтгараа тайлахын тулд жоохон өндөр риск гарах гэдэг. Тогтмол байдлаа алдуулах гэдэг. Тэр үед л хүн ансааштай. Тэгэхээр ер нь бид нэр аль болох уйтгартай л арилжааны ерөн зах зээл дээр арилж байгаа. Уйтгартай байж л. Уйтгараа үнэхээр тайлаад уйтгартай арилжмааргүй байвал консистенси өөрийн болгосны дараа та хэдэд нөгөө CFD-ийн нөгөө нэг хэрэг цамнагтай гэдэг юм нэг хэрэг 500 leverage-тэй аккаунтууд байдаг шүү дээ. Тэднэр дээр нөгөө баг насаар магнит авах гэдэг шиг 20-40 challenge энэ төр хийгээ явах. Жиггүй үедээ гэж чинь тайлна. Үнэхээр consistency өөрийн болгоцсон арга барил өөрийн болгоцсон бол 20-40 дээр бас хөрх ашиг хийгээд байх боломжтой. Гэх мэтчлэн ер нь маш олон бид нарт цааш үргэлжлүүлэх аргууд байгаа. Тэгээ ерөнхийн ингээл энэ эрсдлийн математикийг ойлгоод эрсдлийн математикийг өөрийнхөө сэтгэл зүйд нөлөөлгүй хэмжээний мөнгөөр арилжаж байхад угаасаа та сэтгэл зүйн алдаа гаргахгүй. Өссөн үсээгөө арга барилаа өөрийн болгоцсон эрсдлээ бүр ингээд алдах хэмжээгээ мэддэг болцсон бол шаардлагагүй алдагдлал угаасаа өөрөө гарахгүй байхгүй. Угаасаа гаргадаггүй. Тэр яасан байна? Жохон тоол бодчих шаардлагатай байх юм шүү дээ. Яг нэг тогтмол гэдэг зүйлийг өөрийн болгоод манайх өөр асуухан байхгүй бол өнөөдөр лекцад дуусгаад 9:15 гэдэг үлээ. Live trade руу ороод байна.